Йоо, бүгдээрээ дараагийнхаа бичлэгийн тавтай морил өнөөдрийн бичлэгээр хідүүлээ. Multiple choice асуултын төрөл дээр ажиллана. Гэхдээ энэ нь энгийн multiple choice асуултын төрөл биш. Яагаад гэхээр хідүүлээ энэ төрлийн асуултан дээр нэг биш, хоёр зөв хариултыг сонгодгоороо онцлогтой. За тэгээд хідүүлэнд нь A, B, C, D, E гэсэн нийтдээ 5 сонголт өгсөн байна. За тэгээд энэ чэнэс хідүүлээ хоёр зөв хариултыг сонгоно гэсэн үг. За тэгээд асуултаа уншицгаая. Which two of the following statements does the writer make about inhabitants of the Mediterranean region and the ancient world? Гэж юм те. За тэгэхээр хэдүүлээ асуултаа уншсан гутаа шууд асуултынхаа гол түлхүүр үгийг олох хэрэгтэй. Энэ асуултан дээр хэдүүлийнхэн түлхүүр үг нь аль орж ирж байгаа вэ гэхээр inhabitants of the Mediterranean region in the ancient world гэж байна. За тэгэхээр хэдүүл миний энэ highlight хийсэн байгаа хэсэг бол хэдүүлийнх нь асуултын түлхүүр үг гэсэн үг. За тэгээд энэ Mediterranean хэсэгт амьдардаг ийм уугуул хүмүүсийн талаар хийсэн мэдээлэл ABCD E-ийн аль нь вэ гэдэг талаар хэдүүлээ олно гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ түлхүүр үгээ олсон бол шууд энэ түлхүүр үг параграфын аль хэсгээр байгаа вэ гэдгээ хэдүүлээ шууд passage руугаа гүйлгэж ороод хайх хэрэгтэй. За тэгэхээр ер нь бол Mediterranean inhabitants-ийн талаар хаана гарч байна гэдгийг хэдүүлээ хамтдаа хайж олно гэсэн үг. За хэдүүлээ хайцгаая та. За энэчнээс ерөөхдөө Mediterranean inhabitants-ийн талаар амьдралын талаар гарч ирж байна те. Яг гэвэл энэ Mediterranean гэдэг үг нь бол мэдээж байна. За тэгээд inhabitants гэдэг үг бас энэ байна. За тэгэхээр ерөөдөө энэ яг энэ хэсэг орчмоор амьдардаг хүмүүсийн талаар ер нь бол эндээс хойшоо гарч байгаа гэж авч үзээд хэдүүлээ энэ хэсгийг илүү сайн одоо анхаарал тавьж уншицгаая. Окей, за уншчихлаа. Тэгэх юм бол одоо буцаад асуулт руугаа ороод за аль мэдээллүүд хэдүүлэнд нь байгаа вэ гэдэг талаар хараад явцгаая. За мэдээж AS нэглээд уншаад явъя те. They often used stolen vessels to carry out pirate attacks. Энэ зүйлийн талаар мэдээлэл гарсан гэж юу? Бараг л гараагүй те. Ерөөдөө орж ирэхгүй байгаа те. Тийм учраас хэдүүлээ зүгээр таарчи. They managed to escape capture by the authorities because they knew the area so well. Ийм тарлалаар мэдээлэл гарах шиг болсон шүү. Мэдээж эрэг далан дэрэмч чинь тэр аваа мэддэг болохоор хаана бөөтөө нуухуу муухуу гэх юм тийм мэдээлэл гараадах шиг байсан те. Тэгэхээр хэдүүлээ энэ гарсан байж магадгүй тэгэхээр ерөөсөө энийг ингэж eliminate хийж дарахгүйгээр зүгээр ихэдөө үлдээч. Хэдүүлээ дараа нь буцаж текст руу очиод double check хийх учраас. За Sig уншаад үзье. They paid for information about the routes merchant ships would take. За ерөөдөө мэдээлэл авахын тулд мөнгө төлдөг байсан тийм зүйлэл ерөөсөө гарсныг бол би санахгүй байна. Тийм учраас Sig хэдүүлээ дарчээ энэ биш. За D-г уншаад үзье. They depended more on the sea for their livelihood than on farming. Окей, за энэ төрлийн мэдээлэл бол гарсан шүү дээ. Яг гэх юм бол эдгээр нэг илүү их далайн нөөцөд найддаг байсан нэг ерөөдөө ямар ч энэ төрлийн мэдээлэл бол гарсан. Гэхдээ энийг хэдүүлээ заавал дабл чек хийж баталгаажуулах хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ энийг даахгүйгээр үлдээч. Гарсан санагдаж байгаа учраас. За E-г уншаад үзье. They stored many of the goods taken in pirate attacks in coves along the coastline. Яг бас энэ төрлийн мэдээлэл гарсан санагдаад байгаа юм. Ерөөдөө бас ингээд яг cove буюу энэ далайн иргэн тэр хажуугаар те ерөөдөө өөрсдийнхөө дэрэмцсэн юмнуудыг нуудаг байсан гэж гарсан санагдаж байна. За тэгээд юудсан ийм гарсан санагдаж байгаа зүйлс нь BDE гэдэг ерөөдөө ийм хэдүүлээ хоёр хариулт сонгох ёстой ч гэсэн хэдүүлээ
параграфа уншсныхаа ардаас гэдэг ийм 3 хариулттай үлдчихлээ шүү дээ. Тийм учраас хэдүүлээ дахиад заавал параграф руу очиод за B гэж бодож байгаа бол яг энэ B энэ мэдээллийг гаргаж байгаа тэр параграфын хэсэг нь яг аль нь байна гэдгийг заавал олох хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ яагаад B хариулт зөв юм бэ, буруу юм бэ гэдгийг олохын тулд буцаагаад параграф руу очиод энэ төрлийн яг энэ хайлайт хийсэн байгаа мэдээллийг хайцгаая тийм. За. За. Энэ үйлдвэрийг бол та хэд уншиж байгаа байх. За тэгээд энэ нь орчуулах юм бол мэдээж газар зүйн байрлал нь бол даалын дээрэмчдэд ашигтай байсан. За тэгээд мэдээж олон ийм cove гэдэг би одоо монголоор яг юу гэж хэлдэг вэ мэдэхгүй байна. Гэхдээ cove гэдэг чинь нэг ийм агуу шиг ийм нэг ийм овон таван далайн эргээр байдаг тийм овон таван газруудыг cove гэдэг шүү дээ. Би таалыг юм харуулчих да. Яг нэг иймэрхүү агуу шиг юм шиг ийм нэг ийм хавцал маягийн ийм газар чид cove гэж шийдвэрлэн нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр ийм газрууд ихтэй байсан. За тэдгэрийг нь далайн дээрч сайн мэддэг байсан учраас ингээд юу муугаа нуухад те зав маваа нуухад айгуу тохиромжтой байсан. За тэгээд газар зүйн хувьд бол ингээд зугтахад ингээд нуугдахад зугтахад ийм тохиромжтой байсан далайн дээрчдэд. За тэгээд энэ нь болохоор хэдүүлэнгийнх нь асуултын B хариулттай утгацсан хувьд таарч байгаа. They managed to escape capture by the authorities because they knew the area so well. Газар зүйн байрлал тэр орчмоо сайн мэддэг учраас ингээд зугтахад нуугдахад айгүй амархан ийм тохиромжтой амархан байдаг байсан гэж зохицуулаад байдаг байсан, зохицуулаад нуугдаад байдаг байсан гэж гарч иж байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь B хариулт шалгагдсан учраас B хэдүүлээ аль биесээр зөв гэж авч үзэж болно гэсэн үг. За D-г хэдүүлээ одоо BDE гэсэн 3 хариулттай үлдчихэд байгаа шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ B бол угаасаа зөв юм байна. Тийм учраас DE хоёрын одоо аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдгийг олохын тулд хэдүүлээ evidence буюу одоо баталгаажуулах өгүүлбэрийг нь олох хэрэгтэй шүү дээ. За тэгээд D өгүүлбэрийг орчуулах юм бол одоо далайн дээрэмчд бол одоо фармаас илүүтэйгээр ийм далайн юунд илүү далаагаас илүү хамааралтай байсан гэж шүү дээ. Тэгэхээр энэ ийм утгатай хэсэг хэдүүлгийнх нь параграф дээр хаана байгаа вэ гэдгийг хэдүүлээ олцгоё. За хаана тиймэрхүү мэдээлэл байна. За энэ шууд энэ бол гараад ирлээ те. In the ancient times the inhabitants of these areas relied heavily on marine resources. Marine гэдэг юм шүү дээ. Let me double check, guys. Pronunciation. Marine. Okay, marine. English dot them. Okay. Сонсч морох юм. What? Voice-тэй байхгүй юу? За хэдүүлээ сонсч чадахгүй юм шиг байна. За юу ч сэн marine. Okay. Босоод орчуулах юм бол in the ancient times the inhabitants of these areas relied heavily on marine resources including fish and salt гэж тийм. Далайн нөөцүүдээс их хамааралтай байсан. За тэгээд ерөөдөө загас гэдэг далайн давс гэх мэтлэн иймэрхүү далайн нөөцүүдээс их хамааралтай байсан гэж. За тэгэхээр хэдүүлээ энэ өгүүлбэр маань бол угаасаа хэдүүлгийнх нь D хариулттай бол яг таарч байна. D гэдгийг би чинь далайн дээр нэмж бодсон чинь хэдүүлээ inhabitants гэдэг зүйлийн талаар ярьж байгаа шүү дээ тий. Энэ хэсгээр амьдардаг байсан хүмүүсийн талаар ярьж байгаа. Тэгэхээр ихэдээ саяны өгүүлбэр дээр бол inhabitant-ууд нь далайн нөөц ялангуяа загас тий далайн давс гэх мэтлэн зүйлсүүдээс ихээхэн хамааралтай байсан гэдэг талаар гарч байна. Тийм учраас тэр хэсэг нь яг хэдүүлгийнх нь D дээр гарч ирж байгаа асуулттай яг утгацын хувьд таарж байгаа учраас хэдүүлээ D бас нэг зөв хариултаараа олж болно гэсэн. Бишээ сонгож болно гэсэн. Тэгэхээр хэдүүлгийнх нь зөв хариулт нь B болон D болоод таарчлаа. Хэдүүлээ яг E-г зөв ч юм шиг буруу ч юм шиг гэж санаад байсан. Тийм учраас хэдүүлээ яг зүгээр юм давхар just in case тэ хэдүүлээ бас ямар нэг байдлаар алдсан байж магадгүй E
хэдүүлгийнх нь paragraph дээр бас өгөгдсөн байж магадгүй. Тийм учраас хэдүүлээ бас яг давхар шалгах зорилготойгоор буцаагаад E дээр гарч ирж байгаа хэсэг маань хэдүүлэн дээр нь өгөгдсөн байна уу үгүй гэдгийг давхар шалгах чи те. E ерөөдөө далайн эрэг хавцаа олон зүйлүүдэд нуудаг байсан гэсэн утгатай statement байгаа. За тэгээд хэдүүлээ энэ хэсгээ дахиад унших юм бол За яг юу л гэж гарч ирсэн байна л да. Хэдүүлгийнх нь хамгийн ихний B дээр олдог шиг ийм эрэг дагуу те ерөөдөө зав маваа нуугдахад яадаг тохиромжтой байсан гэснээс биш яг олсон юмнуудаа бол энэ cove move хавцаа нуудаг байсан гэсэн утгатай хэсэг бол угаасаа байхгүй юу байсан юм байна. Тийм учраас яг юм жоохон эргэлзээ төрж тийм учраас ерөөдөө энэ бол биш. И зөв хариулт биш. Хэдүүлгийнхэн зөв хариулт нь бол B болон D болж таарлаа. За тэгээд иймэрхүү байдлаар ийм төрлийн асуултан дээр хариулна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсанд баярлалаа guys. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.